Сайн бацхан өрхөн үзэгчтэй UBS-ийн номтой өрөө нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Аян хэмэх одоо маш сонирхолтой номын зохиолч Монцамын агентлагийн гадаад харилцааны ажилтан Давуу Доржийн Төмөр Хуйгийг зочноор урьж оролцуулж байна. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэндийг хүргье. За ийм гоё ном гаргасанд мөн одоо манай нэвтрүүлгийн одоо зочноор оролцохоор басанд дахин талархлаа илэрхийлье. За. Зүгээр өгөхөд. За. Миний хувьд бол Аян гэдэг номыг нөгөө номын байраар авсан л та. Тэгэл доторх нь уншсан чи одоо зургууд нь их сонирхолтой. Тэгээд доторх ишлэлүүд нь одоо их сонирхолтой. Мөн одоо юу гэдэг яг өөрөө чинь нөгөө яг тэр гаргасан мэдрэмжээ одоо баг шүлэг шиг илэрхийлчихсэн сэтгэлдлүүд богинохон мөртлөө нэг юм товч мэдээлэлүүд байгаа штэ. Тэдэр нь юм сонирхолтой санагдсан. Тэгээ номны одоо хамгийн ихэнд нь болохоор дандаа Samsung гар утсаар ихэвчлэн 97% баг энэ номныхоо зургуудыг авсан гэдэг. Гих зэргийн одоо ийм одоо сонирхолтой онцлогтой Аян гэдэг ийм ном гарсан байна. Тэгээд миний хувьд болохоор хэдийгээр ковидын нөхцөл байдалтай байгаа ч гэсэн 7 сар наадмын дараа ч юм бол ирсэн монголчуудын хөдөөгөр аялдаг юм аял зугаалгын цаг байдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо аялж байгаа хүмүүс маань одоо энэ номноос санаа аваад ч юм уу ер нь аялахдаа ер нь зүгээр одоо аялаад өнгөрөх штэ өөрийн гой дурсамжийг бүтээх тэгээд давхар хуваалцах юм боломжтой байна гэдэг ийм сэтэл төрсөн учраас таны зочноор урьж оролцуулж байгаамаа. Тэгээд бас хоёулаа сайхан товчхон бас танилцъя гэж бодож байна. Бас үзэгчд маань бас өөрийгөө танилцуулж өгөөч гэж хүсмээр байна. Төмөр Хуйг гэдэг тийм Монцамын агентлагийн гадаад харилцааны ажилтаа. Хийгээ 18 онд ирсэн нь аяллаас эргэж ирээд тэгээд Монцамын агентлагт ажиллаад тэгэл ингээл нэг юу гэж хэлдэг юм те. Чимээгүйх амьдрал тэгэл урсам жараал амьдрч юм да гэдэг. Бас энэ нөгөө өөрөгч бас Facebook-оос олж мэдсэн л та харсан. Бас энэ артл танилцуулга харж ирсэн. Ер нь бол телевизэд их олон жил ажилласан байна тий. 2004-өөс 2014 хүртэл телевиз телевизэд дараа нь телевиз гэдэг дандаа одоо найрч продюсер премиер альбомын дараагаар ажилласан байна тий. Нэг сонирхолтой нь одоо манай ээжийн үздэг бүр маш том нэвтрүүлэг байдаг байхгүй. Ерөөсөл 5 цаг төхөөлөл за одоо бүх юмнаас ингэж өөрөхөөс салгаад тэгээ Монгол комент гэдэг нэвтрүүлгийг тий мөн одоо ном хурах цаг гэдэг ТV9-ийн бас одоо маш алдартай одоо топ контентуудыг анх санаа бас хийжсэн ийм түүхтэй байна. Зөв үү те? Тий, зөв. Хэрүүл зөв. Би нөгөө сургуулаа төгсөөд юу хийдэг байсан? Шашны юу хийдэг гэсэн байхгүй. Сэтгүүл. Тэгээ шашны сэтгүүл хийж чаад тэгээ байжсэн чинь уламсран гэдэг ТV-с ихний захирал байхгүй. Хэрхүү уулзаад за чи ингээд хэлвэс дэрээд тэгээд ийм одоо шашны тэ будны шний одоо контентууд хийгээдгээ гэдэг. Тэгээд ирээд юм хийхээр ингээд суваа тий. Тэгээд хийвч зүгээр л нэг юм өрөө байхгүй. Залуучуудын холбоонд нэг л өрөө. Тэгээд ерөөс хүн байхгүй. За тэгээд соёлтгой байсан одоо. Тийм манайд байсан. Тийм. Соёлтгой гэж байна. Уламсрын захирал. За тэгээд нэг ундрам үлцээ гэдэг нэг хитгэн хүн байхгүй. Хэрэг ингээд суугаал надаас юу нэг нэвтрүүлгийн зохиол нэг нь би тэгэхээр нөгөө хэлвэс догт ажиллаж үзээгүй юм байхгүй. Ямар ч тийм туршлага байхгүй юу ч байхгүй. Тэгэл юу ч өгөхгүй тэгэл яваал ин ирээл ингээ яваал ин. Игсэн чил нөгөө уртлын тэр хаван богдын юу руу орж байгаа тэр хайр руу орж байгаа байхгүй. Энд чи асал нөгөө юмаа хийж гэнүү тэгж гэнүү гэл тэгээд хав 6 сар боллоо. Гэсэн чи юу ч хийдгүү уламжлалын захирал болохоор хэдэн хаалга тушаал гаргацсан байна. Баахан хаалга тушаал гаргасан. Тэгвэл надад үзүүлэх байгаад байхгүй зүгээр өрөвдөл ингээд за энэ нөхөр яах вэ те яах байж гэл. Би нэг өдөр хинтээ соёлтгоотой уулзахгүй юу. Тэгээ соёлтгоотой уулзсан чил соёлтгоо чи ер нь крупный план, средний план те общий план гэж мэдхгүй гэл. Тэгэхээр мэдхгүй соёлтгоо мэдхгүй бид нар чинь гэсэн чинь би асуухгүй юу. Ер нь найруулагч ямар ойл хэрэгтэй вэ соёлтгоо тэгээ ер нь яаж ажиллах ёстой юм бэ соёлтгоо гэж хэлжсэн байхгүй. Үн зүгээр л мэдрэмжээр ажиллаж хийгээд тэгэл амар нэгэд өгсөн шүү дээ. Хүний амьдрал нэг юу байдаг та тийм нэг ингэ нэг асдаг тийм нэг асаал ингээд. Тэгэл янгууд за зөвс ийм хийх ёстой юм хийх ёстой юм тий. Шууд тэгэл хийх ёстой юм бүгд нэг л тэгээд соёлтгоолыг миний ихний юу байгаа. Яг хэлвэзийн ихний багш. Тэгэл олон зургийг авч явж байсан. Тэгээ зөндөө загинж ясан.
Бүр яг нөгөө нэг явсараа л ингэдэг шүү дээ бид нар чинь хальсаар явдаг биткамаар явдаг шүү дээ. Тэгээ яваал яг нөгөө ураг авах объект төр очиж байхгүй тэр чинь одоо хэдэн зуун километр явчихвал яг тон руу гэж зураглаач. Тийм бас манайд ч. Тонрогоос ойлтгоо чинь салахгүй тэгээ хамт явчихад хэнгүүт намайг ингээ авч явж байгаа байхгүй авч явчаад тонрогоо хөлийг барай л яваад шүү дээ. Хөлийг барай явчихад за хальсаа гэхээр би хальсаа зүгээр л аваагүй байхгүй. Тэр хоёр зур галбартлаа урал. Объектээр орхон мэн гээл тэгэл нэгтгэл литүүшгэн дээр зүгээр алж байгаа байхгүй. Энэ хүн тийм өстой ийм гээл. Ихтэл ямар ч гэсэн хоёлаа тэгэл хэлэх юмнуудаа бүгдийг хэлээл тэгээ заах юмаа бүгдийг заагаал. Тэгээд яасан байхгүй. Салтгааг манайдас маш мундаг найруулагч. Би бас салтгаатаас хамт ажиллах завшаан тохиолдчихсан. Ерөөсөө салтгаа хурал дээр хэлж байгаа үгнээс тэр чигээрэл хичээл байдаг гэсэн шүү дээ. Тэр үед уруугаа ургасан мод те гоё нэвтрүүлгүүд хийдэг. Амар гоё нэвтрүүлгийг. Ер нь найруулагч чинь ингээд хөтлөгчгүй нэвтрүүлэг гэдэг байхгүй соёлтгоо. Яг ингээд хараад байгаа. Хайд хийж байгаа юунууд өөрийнх нь авч байгаа өөрийг нь артаас нь тэгээд авч байгаа тий хэрэглүүд эдгээр. Соёлтгоо маш их уншдаг тий амар их уншдаг хүн байхгүй. Маш их уншдаг болохоор ийм хүнд хүргийгээ бодож одоо. Эзэнгүй айлвал яг ингээд ихний юу штэ. Монголын анхны олон ангид ингээ хараад гэл эхэндээ бол нэг юм ингээл маш одоо сайхан яагаад. Гэхдээ яг соёлтгоо өөрийнх нь хийж ирсэн яг өөрийнх нь уран бүтээлүүдийг харах юм бол яг нийгэмд хэрэгтэй асуудлуудыг хөндөчөөд ер нь актер хүн байхгүй. Тэгээ надтай уулзахаараа бол үргэлжлэн тий заавал нэг уушаах нийтлэл нэг гэл нэгт тийм ядаргаатай юмнууд асууна. Ер нь бол одоо ингээ бодоход бол найруулагч хүн бол үргэлж унших хэрэгтэй байхгүй. Үргэлж уншаад үргэлж хараад угаасаа нүдэнд харагддаг шүү дээ тий. За ийм одоо план даа тий. Ийм асуудал гарна да, ийм зөрчил гарна. Ийм хүнийг харуулна гэл. Өдөр яг миний болдор одоо соёлтгоод харагддаг л байсан юм шиг байна тий. Соёлтгоо одоо өндөр настай болцсон байна. Ихтэл ямар ч байсан соёлтгоод онруу гэд хоёр хүн бол бүр заавал хэлэх ёстой хоёр хүн баг. Магадгүй аялуулсан ч хүмүүс ээж магадгүй тий. Бас соёлт донорхойгоо дурсаад бас хамт дурсах сайхан байна. Харин тийм. Тийм. За тэгээд номлогоо орё те хоёлаа. За тэгээд аян гэдэг энэ ном бол гаднаасаа ч ингээд нөгөө зургууд фото тэмдэглэл байгаа шүү дээ. Хийц хэлбэр тэ доторх мэдээлэлүүд үнэхээр бас гайхалтай гоё мэдрэмж төрүүлсэн ном миний санагдсан. Тэгээд ер нь энэ ном маань ер нь хэдийн хугацааны аяллаас бүтсэн ном бэ? Ер нь хэдэн орны аяллаас бүтсэн ном бэ? Аяа. За ямар ч байсан уушаад хүмүүс өвчлэн эргүүлж харчаад нөгөө ингээд харахад аюу амар болохоор харчаар гэж та. Ямар ч уушаад ингээд үнэлж чад их баярлалаа тий. Аян болохоор ингэсэн 2016-аас 18 оны хооронд явсан юу байхгүй. 2 жилийн хугацааны аялалд бүгд орсон юм тий. 2 жил гэж хэлээд 2016 17 3 жил 18-д 3 жил байхгүй. Яг дундуур нөгөө өмнө энэ тэнд байсан юмнуудаа оруулмаар байсан. Хэвлэлтийн мөнгөнд хүрээг болохоор 20-30 нүрийг хасчихсан байхгүй. Зүгээр устгаад тэгээд дараагийн цуврал аян 2 гэж гарах юм байна да тий тэрэндээ орлоо. Дараагийн цуврал гэж гэж байхгүй хаа. Амар хэцүү гарсан байхгүй. Тэг маш их хөдөлмөр гоё хийц харагдчихлээ тий. Яагаад гарсан ингэж яач юм гэхээр энэ нэгдүгürt нь хуудасны номер гэж байхгүй. Тэгээд бүлгэлж ангилсан юм байхгүй тийм хаанаас нь ч уншихаар тий. Тэгээд энэ улсад очлоо, хэр улсад очлоо гэж юусэн байхгүй тий. Угаасаа Википедиас уншаад мэдчихэж. Хэнгүүтээ одоо энэ дэр чи араас нь ч юм уу тий. Энэ тэндээс унших нь. Тэгээд ер нь 1-2 нүрийн ч гэсэн уншихад энэ зүгээр нэг кофе ууж байгаа ч юм уу эсвэл машины хөгжрэлт ч юм уу тий. Замын хөгжрэлт уншихаар хиймэрхүү байсан байхгүй. Тэгээд ер нь бол хүн болгоо аваад ингээ эргүүлж үзээсээ эсвэл нэг айл болгоо номынсандаа хичээсээ гэсэн маягаар хийсэн. Ер нь бол хиймэрхүү бодолтой. Яагаад гэвэл фото зургуудыг асуугаадсан түрүү фото зурагч юм гэж байхгүй. Одоо хэдэн утастай юм бэ тий? Хэдэн гар утастай юм. Одоо хэдэн телевиз одоо юу байж тий? Камер байна тий? Хэдэн мэрэгжлийн аппарат байна. Өдөрт бараг хэдэнд хэрвээ фото зураг авчихад байгаа байхгүй. Тэгээд хэр авсан фото зургаас хүний одоо миний өөрөө авч байгаа фото зураг яаж ялгарх вэ тий? Юугаар өөр байх вэ? Тэг хүнд одоо нэг фото мэдээлэл яаж очих вэ гэдэг тэгэхээр ингээд энэ бүр яаж хийх өгсээр аа
За ингэж шалгаруулъя те нарийн нэг хуучин болгоё те. Тийм ээ. Тэгээ эндээс одоо зүгээр нэг энэ хэсгийг нь авъя ч гэх юм уу те. Хийж нөө фото болгон дээр ажиллаад хийсэн болохоор амар утас. Ер нь бол яагаад энэ хэвлүүлсэн бэ гэвэл яг үнэ хэлэхэд би зүгээр л хүнд худалч болохгүй тулд юу дом гарах ч нэг хилцэн уучрал яаж игээл те. Энийг одоо дуусгах ёстой гэсрээд 2 3 жилээс суусараад саяны хариу юу аюу хэрэг боллоо. Намын баяр. Карантин хөл хорой. Хөл хоройгоор болохоор өдөрт энэ чинь нэг өнө хоёр нүрэл хийж чадчих байхгүй. Фото болгон дээр ажиллаад бүгдийг нь янзлаад юугаа олчоо. Тэгээ фототойгоо холбоотой тий мэдээллүүдийг хайж олоод гэхдээ зүгээр нэг мэдээлэл шүү дээ. Энэ одоо тэнд байдаг тийм газар. Тэр чинь зүгээр л хайлбар тавьчих болно шүү дээ. Хажууд нэг тавих нэг мэдээлэл байна да тий. 0 дороо суугаад эргүүлээ үзэх мэдээлэл чинь арай нэг өөр бай. Аюул зүгээр юм бодоод тэгээд хийсэн байхгүй. Ер нь бол нэг тийм хөрхөө. Тийм ээ. Яг ингээд за би энэ номыг уншаад одоо яагаад таалагдсан хэрэг ингээд за мэдээж зургаар одоо хүн хараагаараа маш их мэдээлэл авч байгаа. Дундаас нь яг өөрөө чинь одоо нэг тийм гоё уянгалаг одоо мэдрэмжээ илэрхийлсэн тийм сэтгэлөө. Тэгээд тэр нэг хөөрхөн мэдээлэлүүд байгаа шүү дээ. Маш олон мэдээлэл байгаа ш тэр улсын тэр хотын тухай. Гэтэл яг тэн дотроос яг юм хүний сонирхол татхаарыг одоо сонгож оруулна гэдэг сонирхолтой. Одоо би бол энэ дээр ингэсэн байхгүй. Славийн хэлтэд ямар шашин сонгох тухай хилцэх үед исламын шашинд ариг ухааг хориглодог тухай сонссон Владимир Ван Орс гэдэг чинь хурим найр аригт арс юм аа. Архигүйгээр бид оршиж чадахгүй гэж дуу олцсон байдаг гэд ийм жишээ хүртэл ингээ оруулсан. Тэгэхээр яг ийм сонирхолтой бөгөөд хүний одоо тэр болгоо одоо уншаад анзаараад явахааргүй иймэрхүү мэдээллүүдээс орсон байсан. Тэгээд тэр мэрэнгээр миний хувьд бол одоо их тийм сонирхолтой санагцсан. Тэгээд ингэж санагцал та бид нар одоо юу гэдэг аяллаар явхаар ихэвчлэн алдартай газруудаар очиод тий яг алдартай газрын өмнө зургууд авахуулаад ер нь одоо аяллууд нэг тийм ерөнхий мэдээлэлээр явдаг шүү дээ. Гэтэл ингээд өөрөөтэй одоо номыг уншихаар хүмүүстэй их зураг авахулсан. Тэ янз янзын одоо игэл жирийн гудамжиндх амьдрал одоо хамт одоо яг ганцаараа одоо өргөвчтэй аялагчтай хийсэн хөрхөн уулзалтууд зургууд гэдэг ингээд тэр нэг сонирхолтойсэн. Тэгэхээр ер нь яг өөрөө яг аялахаараа одоо очсон одоо газрынхаа юуг нь илүү сонирхдаг вэ? Одоо хүнийг нь өсвөл тэр байшин барилгыг уу, яс заншлыг уу? Оцсон газар ч угаасаа ийм байдаг л та. Бид нар ч нэг юугаар явдаг шүү дээ. Хомилтоор явдаг тий. Хомилт альбомд хомилт гэлээ сэтгүүлчтэй хомилт гэж сэтгүүлчтэй хомилт яаж явдаг вэ гэхээр хамгийн одоо хөгжилтэй газар ч юм уу тий хамгийн өндөр хөгжилтэй хамгийн сайн сайн харуулдаг. Тэг зүгээр ингийн нэг амьдрал донд амьдрахаар чинь арай нэг өөр байдаг шүү дээ тий. Ер нь альч бол цөөн болгоны амьдрал адилхан байдаг. Тэгээд зүгээр хийм аль болох нэгт мөнгөө хэмжих гэж заяа. За хоёрт болохоор зүгээр ингийн амьдралыг үүсгэхийн тулд зүгээр айлуудад очдог байхгүй. Айлд очиж хонох тий. Зүгээр ингийн хүмүүсийн тунд очих юм уу тий. Хиймэрхүү хүнд очичоор тэр хүмүүс чинь зүгээр нэг хотоо үзүүлнэ, хийшээ тийшээ авч явна. Ихтэл нэг хэр нэг одоо заах. За одоо өөр юу гэдэг юм тий. Ингийн нэг ардуудын очдог хэсэг байдаг шүү дээ. Одоо хоолны газрууд тийм тий. Хоолн ч гэсэн нэг хямдхан одоо юу гэдэг юм аа. Одоо манай хуушурын газар шиг байхгүй да хуушурын. Гадны яг мөнгөтэй хүмүүс орвол яасан мухай юм тий. Тэр нь одоо аяг маяг аваас юм уу гэсэн гэл. Ер нь бол надад зүгээр тиймэр хоол руу орох аягүй буртаад зах руу орох болж тий. Тэгээд ингийн тэр газруудад очдог. Тиймэрхүү югаар нэг аягүй буртаад. Бас нөгөө сүмүүдийн зураг нэлээ билээ тий сүмийн талбар тий. Сүм бол яад явцсан гэхээр аялсан шалтгаан нь болохоор нэг тийм ари өөр байхгүй тийм. Хайланд очиод юу руу очих хөвтөд гэж болно шүү дээ. Ер нь букет ч үлээ тий. Биш шүү. Далаар тийм хийшээ хөвтөд зүгээр нэг тийм эндээс нь явчихаа шалтгаан ч нэг тийм яг хүн шалтгаан. Хүн шалтгаан болохоор нэг тийм юуны газрууд руу явсан байхгүй. Спешиал гэдэг юм уу тий. Хиймэрхүү яваа юу явсан. Юу гэдэг юм. Аялах шалтгаанаас болоод. Аялах шалтгаанаас болоод. Хүн бол өөр л байх л та. Тэгээ минийхээр бол яг миний явсан зам арай л хямдхан л та. Хямдхан байхгүй. Хямдхан. Тэгээд нэг үзэж харах юм ч гэсэн арай өөр ч юм тий. Алаа хэрэг дээр очиж нарж чи. Даран твтэл нүцгүү хараад ч юм уу тэгээ хөвтөдэж болно шүү дээ тий. Их хэрэггүй зүгээр. Тэгж явж байгаа гэсэн болохоор арай өөр газар байсан. Явсан одоо газруудаас хамгийн их сэтгэл төрүүлсэн, хамгийн гүн сэтгэл төрүүлсэн
одоо байн санагддаг ч юм уу. Тийм газар ер нь ямар газар байсан? Ямар хүмүүсээс вэ? Хамгийн гүнзгий сэтгэл төрүүлсэн нь шууд Монголын хажуугийн үе үйл шүү дээ. Шинжаан. Яагаад тэгэхээр олон юу гэдэг соёл тийм тэр чинь 5 үндэсний соёлыг нэг газар байж байгаа хэрэг хүн өргөлчин тийм нэг сэтгэл болж байгаа байхгүй. Монголч байна, гүнч байна, хууй хурамч байна, казак байна. Тэр хууй хуу гэдэг. Хууй хурамч байна. Хотон гэсэн үндэснүүд тийм. Тэр бүгдээ нэг дорож. Тэгээд нэг ийшээ ч арай ойлголцоход илүү амар. Ер нь Монголд ойрхон болохоор тэгээд Монголтойгоо холбоо бодох нь ч илүү амар тийм. Арай илүү юу байхгүй. Бусд нь яах вэ тэгэл. Янз бүр байна л та. Гэтэ минийхээр нэг тийм арай илүү бид нар ойрхон байгаа дээр судлаач ч юм уу тийм Монгол хүмүүстэй хараад ч юм. Эрэндээ бол хамгийн их боломж харагддаг Монгол хүмүүст бол надаас хойш бүгдээр очиод аялаад хараасаа юм. Бизнес хийдэг бизнес хийгээд тэндээс одоо шаван зүүн усууд зүүн тийм самраа зүүн янз бүрийн бизнес хийж болж штэ. Нэг ч харигт арсан болго Европ руу гарч ийн Америк руу гарч ийн тийм. Тэгээд одоо юу байдаг юм гэсэн шүтэн цэцэгний одоо үнэртүүлэгч үнэртэй ус ер нь бол Монгол хүний худалдаж авдаг юм болгол тэнцээ байж байгаа байхгүй. Ботог байна, авдар байна, уран сэлбэр байна тийм бүх юм байдаг. Хурдан морь байна, айрэг байна, ааруул байна. Юугийн чатраа худалдаж болж байна. Эсвэл эндээс авч байгаа. Тийш одоо Шинжаан уйгур өдрлөө очиход ер нь ямар маршрутаар явал илүү айтах юм бэ? Заавал Бээжин өдрөө дамждаг юм эсвэл өөр тэгэл ховдоор гарах юм те. Ховдоор гарах ч юм уу эсвэл ирэнээс хоон цугаа ч юм уу. Би болохоор очиж бодохгүй байжгаад мэдгчгүй байж байгаа шүү дээ. Хэлж байгаа зүгээр явцгаа байхгүй. Миний явсан юм шиг бүгдээр аль нь ч ямар хүлэлгөө байхгүй, юу ч байхгүй зүгээр л гэрээсээ ингээл нэг цүнхээ аваад гарсан байхгүй тий. Ууланд тийм ингээл лаг бодохгүй онгоц могсоор нисэж гэсэн чи тэр нэг чамдаанд хувцаа игээд гарсан чинь ээжинд очиод нөгөө нэг таксины арт гэсэн чи нөгөөх нэг багтдаггүй. Мангар том чамдаан. Ингүүтээ тэнд очингуудаа эртний чамдаанаас солиод хагсын тэнд үлдээгээд тэгж байгаа шоума хайж үзэж байгаад айл ус руу явах уу гэж тэгээ явсан байхгүй. Ер нь бол усанд энэ хүн шиг явж байгаа л тэгэл ирсэн. Санаандгүй одоо ерөөсө бараг л хувь заяаны аялал маяг юм байж байгаа тий. Тэгээд оцсон газараасаа тэгээ за өрөмчөд очичоо тэгээ дараа нь одоо тэр Татарын Астрахань хот өдр гэдэг Казахстан өдр бас л яг төлөвлөөгүй тэгэл өөрөө маршрутаар л явцсан байгаа юм уу тий. Тий, хэр чин зүгээр нэг аяллах юм нэг аялал юм тий. Хишээ мэш явна гэж байхгүй байж байгаа л өрөмчөд очихоор ч нөгөө нэг ойрдууд ч одоо манай юу нөө тий 10 монголчуудтай харчж байгаа хгүй тэгэл тэд нар ч манай хасархаа гэдэг энд байдаг тэгээ иймэрхүү ярихаар бид ч очиж үзье тэгэл явж байгаа таахгүй. Өнөөсөл яг ингээл бүгдийн наринд хөлөвлөөл янгүүтэл хөлөөгөө бичээл одоо ханаг тийш хандаалгын санхүүжилт мангуулт авал тий иймэрхүү байхгүй зүгээр л ингээд явж чад ирсэн. Ерөөсө камер мамиргүй явсан юм тий. Харин тий. Ер нь бол ухаантай хүн бол уцаар авахгүй байсан. Энэ хүн болохоор л утгаар аваад тэгээ яваад байхгүй. Би ясаар бодохгүй нөө телевизийн учраас магадгүй камертай цаана бас тийм бичлэг байдсан болоо гэж бодсон. Камертай явах нь бол хамгийн зөв. Ер нь одоо хөдөө гадаа аялж байгаа хүмүүс ч хэлэхэд бол тий янз бүрийн камертай явах нь бол хамгийн зөв байхгүй. Өөртөө ч ингээд аваад үлдсэн ч гэсэн тий. Энэ утгаар авна гэдэг чинь. Тэгээд одоо нөгөө зургнуудаар хийсэн тайлбар байгаа шүү дээ аяллаа. Тэн дээр одоо нөгөө тэр гоё тайлбаруу тэр сэтгэлүүдийг тухайн үедээ бич тэмдэглэж авдаг юм уу дараа нь эргэн санчтай бичдэг юм уу ер нь одоо өөрөөтэй нь одоо арга барил гэдэг юм да одоо яг энэ аян замын тэмдэглэлээ хийхдээ. Аян замын тэмдэглэл ингэсэн. Ер нь ямар ч тэмдэглэл юм хийхгүй одоо эн чинь зүгээр л ингээд нууц маягийн энэ л юм явж байгаа хгүй зүгээр хинт ч хэлэхгүй хинээс ч яахгүй хинээс ч одоо гуйхгүй тийхгүй гэсэн л амт явж байгаа ш. Тэнгүүтээ нэг фижид очоо би нэг 10 хаваа нэг тэмдэглэл бичсэн байхгүй. За. Фижи рүү ч өрн тэгээд яваач гэж бодоо. Тэгээд яваад очсон чинь тийм нэг буудлын захиалга өгсөн. Эргэж ингээ буцаадаг штэ. Хийг нэгж бас байхгүй болчихж байгаа байхгүй. За ингээ мөнгө төлсөн юм чи байж л бахаас та. Тэгээд энэ чинь очихоор чи ирчээд юу ч зүгээр л арал байхгүй юу? Хэд хонсон? Нэг сар байхгүй юу? Нэг сар болж байгаа. Тэгээд тэр арал дээр хийх юм байхгүй юм чи өглөөдөө босоо хэрэгэ бичдэг байхгүй юу? Тэгээд одоо эднэр чи ихэнх нь нөгөө хэр үед бичигдсэн юмнууд байхгүй юу? Тэгээд сүүлд дахиад бичгтээ энийг хараад ч юм уу
Ураг мурыг хараад ч юм уу өөр хүний ингээд битсэн битсний хараад хүнд мэдрэмж үлдээл тий. Иймэрхүү юм. Ер нь бол аль болох мэдрэмжэл үлдээ гэсэн бодолтой байхгүй. Энэс шүүл ямар нэгэн тийм амар historic тий эсвэл нэг тийм юу гэдэг нь агуу магуу иймэрхүү үлдээ зүгээр л хүнд энгийн хүнд ямар мэдрэмж төрдөг. Иймэрхүү л. Тэгвэл зорилгоо биелүүлсэн ба штэ. Зорилгоо биелүүлсэн байна. Тэг уншигчдын яг тэр одоо оруулж байгаа пост одоо миний одоо уншигчийн хуваарч гэсэн яг тийм мэдрэмжийн яг гоё ном болсон юм лээ. Тэгэхээр бол яг өөрөө чинь зорилго бас биелсэн байна л гэж санагдчихэ. Бас нэг одоо асуумар зүйл гэвэл энд маш олон орноор явсан тий. За Хятадд очсон байна. Төвд одоо сая Фижи, Орос гэд хэлний боловсролын талаар бас тодруулчихсан байхгүй. Ихэвчлэн одоо ямар ч хөтөчгүй дандаа өөрөө ингээл ганцаар аял хийж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө бас хэлний боловсролын үед одоо ямар хэл мэддэг хүн байна. Яг юугаар болохоор ч Орос сургууль яасан байхгүй. Орос сургууль өсвөл угаасаа Оростой. Англи хэл Америк 6 жил болсон юм чи англи ямар ч байсан тий. Ямар ч бас хүнтэй хэрэлдээд ахаар тий хараал тасгалдгүй урсахаар тий. Тэгээд Хятад байхдаа нэг хятад хэл нэлээд үзэх гээд Казахстанд байхдаа бас нэг Казахстан хэл үзэх гээд тий. Гэтэ ямар ч гэсэн бол англи хэл бол маш хэрэгтэй. Англиар нэг хэлээдээ захиалчдаг тий. Ингэвтэй нөгөө очих буудалд очихгүй очих нь тий. Эсвэл одоо нөгөө хонуулах айлууд гэдэг чинь хонуулах айлаа болох тий. Иймэрхүү юм бол учраа олчвол яа. Эсвэл ингээд аялсараад ер нь бол хэл ер нь хар хэрэггүй болчихдог байхгүй. Хөвдөд очиор яаж юм хэрэг хятадууд баа шүү дээ. Ихэнхдээ аялагчны хятадууд тий. Тэнгүүтээ ийшээ явах чинь фотог нь харуулад яваад байхгүй. Хөвд рүү очиход би хинээс битсэн хэрэг Япон аялагчаас мэдчих байхгүй. Япон болохоор надад англиар хэлээ шүү дээ. Хэрийг мэдж ангуудаа фотог нь хуулж аваад тэгээ нэг хятад очингууд ээшээ очив Сичуанд очивол хүмүүс харамлахад автобусны буудлын бол ингээд зааж үйл яваад байхгүй. Тэгээд автобусны буудлын дээр нь очиж аваад суугаа яваад эдгэр чинь шүнжэнгөө явсаар урж байгаа байхгүй. Тэгээ автобуснаас ингээд пууга харахгүй шин буухаар хаашаа явах мэдэхгүй шүү дээ. Ямар ч хүндэхгүй юм чи. Тэгээ ингээд хараад байхаар ингээд залуучууд байж байгаа. Хэсэг залуучууд. Тэгээ би юу гэж бодож байгаа хэрэг эдгээр одоо залуучууд юм шиг амар их. Юу байгаа одоо юу одоо чип одоо тий юу гэж хэлдэг юм хэмнэлттэй аялагчд байхгүй эдгээр чинь хэмнэлттэй мөнгөө хэмндэг тий тэгээ явхаар эдгээр хараас зүгээр алхаад байвал хямдхан буудалд авчиж байгаа ингээд бод нэрнгээс хямдхан буудалд авчиж байгаа байхгүй тэгээд байжсэн чинь энтх нөгөө цагдаа пижигнээ ороод ирчих байгаа байхгүй ингээ яасан гэсэн чинь би нөгөө хонохгүй юу үлдээсэн байсан хаасуртаа өгсөн байсан тэгсэн хөвд ямар бодлого барьж байгаа нөхөр хадны аялагчд болохоор тэг ятад хүнээс бусд нь үнэтэй бодол байх хэрэгтэй гэж бодлоо барьж байгаа. Бүр тэрийг тэгээд ажиглаа тэг мэдчихэд юм уу те? Тэр чинь угаасаа нөгөө хүртгэлээр юм. Хадны хүн ирлээ гэж янгуул угаас цагдаагийн өрөөнд явал орчиж байгаа шүү дээ. Тэгээд нөгөөдөл чи машин суулгаад үнэтэй буудлын гадаа оруулаад хайчиж байгаа байхгүй. Тэгээ хэр үнэтэй буудалд яаж хайрлахаар надад хамтарч хэрэгтэй болж байгаа байхгүй. Хэр өрөөнд ингэ цуг байх нэг хүнийг олох хэрэгтэй. Үгүй бол очиод те та нар одоо ямар муухай олсон болсоо гэж хичнээн ойрлсон ч намайг хинч тоохгүй шүү дээ. Тэгээ байжгаад нэг өөр нэг хамтрагч олж авчих нэг малай залуу те. Тэгээ мань хүн чи хийш орохоор хойлоо нэг өрөөг ингээ хэмнээ те. Би одоо ийм байна. Ядуу улсын иргэнтэй арай нэг утгахын тулд чинь те. Эсвэл үнтэй нэг 2 хонж болно те. Эсвэл мөнгө хуваагаад нэг холоо 8 ч юм уу хонж болж байгаа байхгүй. Тиймэрхүү маягийн л юмуд хэл үлээр маш хэрэгтэй. Тэр малаас дээрх хүртэл англи хэл хэрэгтэй байхгүй. Тэр бол нэлээд адал явдалтай эрсдэлтэй бөгөөд сонирхолтой аялсан байна тий. А тий төвдөд ер нь хэр удсан бэ? Төвдөд баг нэг 10 хэд хонсон байна. 10 удаа юм тий. А тэгээд өөрөө ч юм бас нөгөө буддист гэдгсэн мэт тий. Анхны одоо ТV-стэй холбогдох нь гэсэн тэр төчний сэтгүүлэр тэгэхээр яг одоо буддист хүний хувьд төвдөд очих ер нь ямар сэтгэл төрүүлдэг юм. Ер нь одоо тийшээ бас зорж очсон уу? Өдрөө Үучин бас харин би хөвдрөө чин тэр исламын улсаас явж байгаа шүү дээ. Казахстанаас явж байгаа байхгүй. Хөвдрөө очих хэрэгтэй юм байна. Тэгээ яаж юм хэрэг нэг Япон хүний ингээ фото хараад ийш явах хэрэгтэй байна харж байгаа. Зөв тэр фотоноос л яатсан юм уу? Сэтгэлээ тэгэл фотоноос хараад үнэс мэдчихв. Тэрнээс ш одоо юу гэдэг шашныхаа одоо үзэл бодолтой холбоотойгоор ч гэх юм уу тэгж үл яваагүй. Үгүй. Ерөөсөө зүгээр л хэрэг очиод харчаа гэдэг.
Угаасаа ингээ яваад мөнгө өрөөд ингээс холиороод явчих юм чинь тийшээ явчих гэж бодож байгаа. Тэнгүү тэттад очоод үлдээс овцоо харчээ гэж юм уу. Иймэрхүү юм бодож байгаа. Сонирхолтой байна. Миний хувьд бол ингээд нэгс олон хүн аялж исэн үнтэй бас урд нь одоо найзын уурч юм те танилын уур ярилцчихсан. Тэгэхээр дандаа л төлөвлөгөөтэй аялаад байхгүй. Одоо ийм хугацаанд энэ газараа гэх. Гэтэл яг өөрөө чинь араас бол дандаа нэг ерөөсөө өстой шоо шидгээ шидээд хүний зураг үзэхээ үзээд тэ бас ингэж бас аялж бас болдгол юм байна те. Сонирхолтой сайхан байна. Тэгээд надаа энэ ном дотроос нэг Тайландын 2 сүмийн зураг үзээд сонирхолтой санагцсан. Юу нь гэвэл цагаан сүм те. Цагаан сүм бол маш уран одоо тансаг. Тэгээд тэн дээр 2070 онд дуусгаар төлөвлөж байгаа гэдэг. Тэгэхээр бүр ингэж удаан хугацаар одоо бид нар чинь 2020 он гэхэрч бүр 70 он хүртэл байхаар төлөвлөж байгаа тийм гэсэн үг үү? Тийм мэдээлэл өгсөн тийм дээр. 70 оноос ч удаж магадгүй. Гэтэ ер нь бол хүнд очиж харахаараа угаас яагаад энийг ингэж хийх ёстой юм гэдэг нь харагдчих юм бол ойлгомжтой болчих юм. Тэгээд Тайландын тэр цагаан сүмээс 30 км-ийн зайд хар байшин гэд тийм. Одоо яг нөгөө буддаг хараар хийчихсэн гэд 5 40-ны хар байшин гэдэг тий. Бас ийм юу бас мэдээ сонирхолтой юм юу байдаг сүм байдаг гэд мэдээлэл энэс надад их сонирхолтой санагцал тий. Энд нь нөгөө янз бүрийн юм гэл хоглуулаад нэг харуулаад гэдэг юу шүү дээ. Тийм тэгээ цагаан сүм энэ ч нь болохоор хар байшин гэдэг тий. Яг энэ хоёр ингээд дараалаад уншсан чинь яг тийм хоёр өөр мэдрэмж тий. Гэхдээ Тайланд ч юм бол өөртөө маш одоо буддисттай одоо гар урлалын үед одоо гайхалтай юм юу штэ улс орон штэ үндэстэй. Тэгээд иймэрхүү сонирхолтой аяллыг одоо мэдээллийг олж авсан, мэдрэмжүүдийг бас олж авсан. Тэгээд тэр одоо алдартай хийсэн одоо онч мэрэг үгсэдэг штэ. За тэрийг ер нь яаж одоо өөрөө сонгож шилтгэдэг. Одоо маш олон одоо үгнүүд энэ өөрөө эсвэл яг одоо өөрөө нэг урд ном гаргасан байсан шүү дээ тий. Энэ номныхаа бас талаар товчхон хэлэл одоо Фридрих Ницше 2005 гэдэг одоо энэ алдартай философч одоо бүтээлэгч юм уу тий. Бас үгнээс нас их орсон байсан л та. Тэгэхээр би бас боддог хгүй ер нь нэг ном гаргахтаа онч мэрэгэн үгнүүдээс алдартнуудын үгнээс яг зөв сонгох, олох гэдгийг ер нь яаж хийдэм бэ? Тэгэхээр энэ урд нас ном гаргасантай холбоотой яг өөрөө мэдчихсэн үгнүүд байгаа юу? Алдартнуудын үгч зүгээр юугаар ингээл хараал өчтэй орцын сошиалч ер нь өөртөө сошиалч юм тий. Иймэрхүү өндөр ингээ тайгаад яг нөгөө сэтгэл төрсөн үед болохоор хадгалал авчихдаг. Бүгдийг ингээ санана гэж арга байхгүй шүү дээ. Тэгээд сэтгүүлч чи өөр нь яадаг вэхээр угасаал зүр хүний хэлснийг тий өөрөөсөө санаанаас юм зохион чадахгүй шүү дээ тий. Янз бүр юм хараад тэр харснаа л хүнд хүрэх тий. Тэгэхээр уншснаа зүгээр хүнд хүрэх аль нэг юмтай холбоот ч юм уу тий гэж хүрэх. Хэрийг л сэтгүүлч ажиллагаа болохоор тэр юунуудыг л бүгдийг хадгалаад ч юм уу. За энэ айгу сайн үг байна даа гэж хадгалаад. Тэгээ явчихад. Нэг ч юунд оруулсан байхгүй. Ямар ч байсан л миний нэг хэрэггүй нэг юм уншснаас тий энэ тэнд нэг Википедиас аваал тий одоо хятад уулсан тэдэн амтаа тийм гэл тэр ерөөсөө энд ч хэрэггүй тий. Ер нь хятад аялж байгаа энд ч хэрэггүй шүү дээ. Тэрний орон зүгээр тэр нөгөө уулын оройд гараад тий эгээр хамархан тий зах дээр сууж байгаад одоо кэгэн дээр үлдэх хэцүү гэдэг ч юм уу тий. Иймэрхүү юм хөрөх ч юм уу. Тэр нь арай илүү хүнд нэг хөрөх байх л гэж бодож байна. Тий. Тэгээд нөгөө энэ өмнөх бүтээлүүдийг нас сонирхож байгаа товчхон номнууд энэ хий нөгөө за энэ болохоор яагаад тасарсан хамгийн ихний юу байхгүй одоо энэ яагаад нэг байгаа хэрэг угаасаа л нэг л үлдчихсэн олдчихгүй юм чи одоо нэг юу байхгүй анх хэвээс дороод тэгээд энийг хэвлүүлчихсэн байхгүй энэ нөгөө англи юу л та англи ном тэгээ хэрлүүнд юу бичээд имэйл бичээд бид нар альбаас нэрхийг авч чаад тэгэнгүүтээ н авсан эрхэн дээр яаж ажиллаж байгаа нэхэр энэ нөгөө фотонуудыг бид нар өөрчилж болох уу энэ тэгээд тэгээд өөрчлөлт зөвшөөрөл аваад энэ Батэрт наврын зураг мөргийг оруулаад нэг гариг нэг илүү юу ажилласан гэж бодоод тийм энэ болохоор хэвлүүлж өгсөн юм болохоор бүгдээрээ 1000% хэвлээ бүгдээрээ байхгүй болцсон хэрвээ ч аяусаа ховрлоод гэсэн байна.
нийцшээ болохоор оюутан багтаа яадаг гэсэн би. Сонирхолтой. Нийцшээ философи. Тэгээд энэ хүний философиор одоо ч явж байгаа дөө. Хэцүүч гэж хэлэх юм уу те одоо юу ч хэлдэг юм. Ер нь бол нэлээд тийм нэгээлээс том байхгүй юу? Иймийг өгөөсгтэй, байг шүүмжилтэй. Тэ ийм болвол эн чинь болохгүй байх, тэр чинь болохгүй байх гэж нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Тэгээд энийг бас хэвлүүлээд одоо бас баг байхгүй байна. Энд айгүй хайртай. Нэр номын сангаар дэлгүүрээр харагддаг шүү. Энэ бол хаваа онд гарч ирсэн нийцшээхээр одоо иймэрхүү. Энэ болохоор би хийжсэн ярилцлагуудаа нэгтгэхэд гаргачихсан. Энэ бараг сэтгүүл зүйн бүтээл байж магадгүй ч гэж юм сан. Энэ болохоор найзын хикмэтийн орчуулга байхгүй эдний захиалгаар орчуулж байна. Түрүү жилийн юм тийм 2020 оны. Орчуулгын номнууд, ярилцлагын ном. Тэгээд энэ болохоор одоо яг анхны фото тэмдэглэл аяллаа ном болч тийм. За тэгэхээр ийм сонирхсан одоо маш таалагдсан одоо номынхоо зохиолчтой өнөөдөр ингээд бас уулзах, ярилцах сайхан байлаа. Тэгээд уншигчд маань ч гэсэн үзэгчд маань бас энэ аян гэдэг бас номыг авч сонирхоорой. Үнэхээр сайхан одоо амьдралын одоо гайхалтай аяллаа талаар мэдрэмж төрүүлсэн, мэдээлэл өгсөн, сонирхуулсан ийм ном байна. Тэгээд үнэхээр бол бид нар ч аялах дуртай хүмүүс шүү дээ. Угаасаа нүүдэлчихэд. Тэгээ сүүлийн одоо тийм цар тахлаас болоод аялж чадахгүй байна. Гэтэ Монгол орноороо аялаад өөр өнцгөөс хүн болгоо одоо юу гэдэг ийм өнцгөөс харж чадах юм бол одоо хичнээн сая л одоо өнцөг гарах боломж байна шүү дээ. Тэгэхээр одоо тийм. Монголоор аялал одоо юу хийх ёстой вэ? Монголоор манай нэг орлогч байдаг. Монсон агентлаг орлогч тараг. Тийм энэ хүн хэлэхгүй юу? Чи надад номондоо тэр Монголын тухай оруулаарай гэдэг. Тэгээд Монголын тухай хэдэн фото оруулаад өмнө явхаас монголоор аявах явдаг байсан. Тэгээд яваад ингээ харахад монголоор бол монгол хүн яаж аялах ёстой вэ? Ер нь бол аюу тийм күнсийн мэдрэгч аялах ёстой хаа. Усад одоо ирээнд очдог шиг биш те. Эсвэл Москвад очивол улаан талбад очивол фото авахулаад явдаг биш. Монгол гэдэг чинь өөр эртний үндэстэн байхгүй. Эртний үндэстэн болохоор Монголын одоо түүхээ одоо бид нар ингээл гин тэмдэгтэй хүмүүстэй булаацалтаа л хэрэлдээл гэдэг шүү дээ тий. Эхлээд хэрийг уншицсан баад аялал илүү нөгөө амттай гэдэг юм билээ. Илүү амттай очиод ингээ харахад за одоо энэ юм бэ тий. Энэ түүх чи одоо тэр төргийн түүхтэй энийг ингээ байх хятад ирчихсэн ингээ байх орсууд ирчихсэн ингээл ингээд аялал илүү нөгөө нэг илүү мэдрэмж өгөх ч юм уу тий илүү нэг амттай тий. Тэгээл одоо тэр бусад хэсэг нь чаав тий хямдхан аялах маялахыг хэрэн чах нэгдүгüүрт нь хүнд нэг юм үлдээд үлдсэн юм хүн чинь хойч үдэ үлдэн штэ. Тэр чинь одоо легаси байхгүй. Легаси гэдэг чинь нэг юу гэдэг өв үлдэн гэсэн штэ. Залуучлал. Үгүй бол юу ч хэлдэг тий хүнд одоо ханаа үгдээдсэн юм байсан гэл нэг хэлэхэд тэр чинь нэг өөр. Бид нар аваад хэрэг ингээд уншиж мэдээд ахаад өөрийнхөө хойч үедээ тий үлдээн гэдэг бас нэг өөр байхгүй. Тэгжил аяллаар гэж хэлмээр энэ та тий. За үзэгчд манаас сонссон баха тий. За ингээд зочиндоо баярлаа. Нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байна. Тий. Тэгээд нэвтрүүлгийн маань студид бас хүрэлцэн ирж номынхаа талаар танилцуулсанд их баярлалаа. Аялын тухай сонсох сайхан байлаа. Яг өөрхөн зочныхаа амнаас тий. За ингээд нэвтрүүлэгтээс хамт байсан үзэгчдэд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Аян хэмээхийн сонирхолтой номын зохиолч, сэтгүүлч, найрлагч, продюсер, Монцамын агентлагийн гадаад харилцааны ажилтан Даваад орчин төмөр хуйг өргөдөн оролцлоо. За таны одоо цаашдаа уран бүтээл ажил бас аяллуудад те бас амжилт хүсье. За их баярлалаа. За хамтаас үзэгчдэд баярлалаа. Тэгээд та бүхэн амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Зуны одоо амралтаараа бас Монгол орнороо сайхан аялж аяллахын алтан шар замууд үлзийтэй сайхан байх болтугай гэж ерөөе. Баяр та үзэгчдэд баярлалаа.